Сайн байна уу? Намайг Отгон Заяа гэдэг. Би 40 настай. Монголоос ирсэн. Сая энэ имлэгт ирээд хараагаа тэглүүлж байна. Би багш мэргэжилтэй хүн байна. Би энэ имлэгт ирээд хамгийн сүүлийн үеийн Pro Smile хаалгыг сонгож хэлсэн байгаа. Монголд хийлгэх боломж надад байсан. Гэхдээ ягаад ч надад хамгийн дэвшилтэй технологи Солонгост байгаа гэдэг утгаараа Солонгос улсыг сонгосон. Тэр дундаа энэ имлэг маань өөрөө ихэнх үйлчлүүлэгч нь Солонгос хүмүүс. Өөр монголчуудын авчдаг имлэг байсан ч гэсэн өөрийнхөө найдвартай, буцаагаад эргэх холбоотой байдаг бас нэг дараах идэргэлтийг ямар байх хянуулах зорилгоор яг солонгосчуудын авчдаг имлэгт нь өөрөө би яг сонгож үйлчилсэн байна. Би бүр хүүхэд байхаасаа эхлээд нүдний шил зүүжсэн. Гэхдээ нүдний шил зүүхэд ягаад ч ингэж айгүй юм. Байнга дөрөв нүдтэй гэж хэлдэг ч юм уу те. Эсвэл ингэж царай төрхөнд дандаа нэг юм дараастай байдаг. Нас явах тусам энэ маань яг нүдэн дээр дарах жишээ нэ те. Тэгээд олон цагаар шил зүүхээр толгоо өвддөг ч юм уу. Яг ийм тохиолдлууд агиух байдаг. Тэгээд би зөвхөн ажил дээрээ шилээ зүүгээд бусад үед шилгүй яваад сурцсан. Тэгэхээр аливаа ямиг дандаа юм бүдэг хардаг. Тийм. Тэгэхээр тод харах боломжууд байсан. Жохон сандарсан. Монголд би хаалганд орсон хүмүүсийг яхад их өвддөг ч гэдэм үү те. Яг нүдийг авч агаад ингээр нэг тийм сонир мэдрэмж төрдөг өвддөг гэхэлэр би за ястай айгүй өвдөх болов гэж бодсон. Харин миний төсөөлснөөс бүр шал өөр бүр юу ч өвдөөгүй. Тэгээд нэг мэдхэд миний дуртай дуу яваад дууссан. Тэгээд хаалгаад дууссан гэж хэлсэн байсан. Тийм өвдөхгүй байсан айгүй гоё байсан. Хаалганы турш өвдөөгүй. Хаалганы дараа ч гэсэн өвдөөгүй. Тэр нь аль үнэхээр гоё байсан. Тэгэхээр миний хувьд айгүй сонирн байсан л таны дуртай хамтлаг гэхэлэр яагаад энэ нүдний хаалганы ихэд дуртай хамтлаг гэж хэлсэн болоо гэх. Тэгээд би зүгээр санамсаргүй хүүхдүүдийнхээ сонсдог юм байнга сонсдог юм чи хүүхд гэрүүлээрээ. Тэгээд тэрийг тавьчаад байжсэн чинь миний нэг зан характерын талаар юм асуулга асуусан. Тэгэхээр би Монголд хизээч өөрийнхөө зан характерын талаар имлэгтдээ хэлээд би нэг ийм темпераменттай хүн гэж хэлж байгаагүй гэтэл яг эндээс асуугаад тухайн үйлчлүүлэгч маань ямар темпераменттай байна тэрэнд нь тохируулаад миний үйлчлэгийг ингэж хийж өгсөн байсан маш шинэлэг бөгөөд сонин бас гоё байлаа. Имлэгийг олж ирэхэд ямар ч хүндрэл байгаагүй амархан байсан. Ирсэн хойноо мэргэжлийн Монгол орчуулагчтай байхад бүр маш дөхөмтэй. Жишээлбэл Монголд би нэг юм амар халамжлуулж байгаа мэдрэмжийг яг Солонгостол би бүр өөрөө хитрхийг хайр халамжинд умбаад байгаа юм шиг мэдрэмж аваад тэр нь надад айгүй тийм гооч юм шиг эхлээд байсан боловч дараа нь айгүй тийм үйлчлэгээ сайтай, эргэх холбоотой, халамжилж үн цэнийг өгч байгаад маш их баярлалаа. За би 3 зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээр олоход үнэхээр амархан. За хоёрдугаар үнэхээр найрсаг хамт олон айгүй гоё сэтгэлийг төрүүлж чадна. Дээрээс нь мэдээж танд надад гоё урамшууллыг өгч байгаад нь маш их баярлж байгаа. За хаалганы дараагаас хойш би бараг байнга нүдээ тестрлэж үзэж байгаа. За нэг нүдээ хараад энд дажгүй харж байна, энд дажгүй харж байна. Тэгээд нэг чимээг өгөхөнтэй тэр хоолоос байгаа бичгийг би уншиж чадчихна гэснээр сүүл рүү би хуучин шилээ давхарлаж зүгээд ингэсэн чинь хуучин шилээ зүгтэр бүр бүрлдэж байгаа аахгүй. Манай хүүхдүүд хуучин миний шилээ зүүснэ. Яа ээж та ийм хараа муутай мó гэдэг байсан. Тэгэхээр би яг тэр үгийг бас авсан. Тэгээд метрогоор ч юм уу автобусаар явах болгондоо бүр хоолын юмыг би уншиж чадчихна. Ингэж тэр хүний царай тэрний нүүрэн дээр юу байна энэ байна гэдэг ч юм уу. Надад бол айгуу тийм сонирхолтой. Илүү тод харснараа би баг дотроо энийгээ яваад байгаа байхгүй. Гаднаас магадгүй инээж байгаа болох л та. Бүр дотроос баяр хөөрөөр дүүрэнлээ. Нэрээ бас нэг зүйлийг би хэлхээ мартчихаж яг надад зориулсан PRP тусаалгыг хийж өгсөн нь айгүй гоё байсан. Тэгээ яг туснаас аваад тэгээд үүнийг яг тогтсон цагийн хугацаанд хийхэд бас эдгэрэлтнээс үүнд айгүй нөлөөлсөн болов гэж би бодож байгаа. Тэгээд яг надад зориулсан PRP хийгээд нүдэндээ тусаагаад явна гэж би төсөөлдөггүй тэр бас их гоё байсан. Тэгээд онлайнаар бас хяналаад явах гэдэг нь маш гоё таалагдж байгаа. Тэгээ яг ерөнхий эмчтэйгээ маш нөхөрсөг айгүй гоё нэг юм дулаахан
харьцаж чадсан. Тэгэхээр татаага бүх зүйл таалагдж байгаа. Бүр бодсноос 100% бараг одоо юу гэдэг 1000% дээр байна. Тэгэхээр бид нар бол нөгөө эрүүл мэндийн зүйл учраас маш одоо нэхур хандах хэрэгтэй. Үүндрээ нэгэн л бидний бие юм чинь судалгаа маш сайн та хийгээрээ сонголтоо зөв хийгээрээ энэ сонголтоо хийхдээ тухайн эмнэлгийн үйлчлүүлэгчийн сэтгэл хэр байна, эмчийн туршлага ямар байна, тухайн эмнэлгийн одоо орчин нөхцөл бас ямар байна гэдгийг сайн үзээрэй. Миний хувьд болохоор 100% одоо нөгөө нэг солонгосчуудаа үйлчилдэг эмнэлгийг сонгосон. Магадгүй бусад маш олон эмнэлэг байгаа ч гэсэн энэ дундаа солонгосчууд өөрсдөө эрүүл мэндийн мэдлэг сайн тий буцаагаад нөгөө нэг солонгос хүмүүс учраас айгүй тийм хариуцлага өндөртэй байдаг учраас би яг энэ эмнэлгийг сонгосон байгаа. Лазер хагалгаа гэж бодохоор бити ягаараа энэ бол маш амархан байт юм байна. Ердөө 3 гэдэг нэг юм 6 минутын дотор бүх зүйл ингээд дууссан. Тэгэхээр та ингээ өвддөг ч юм уу ялангуяа энэ ProSmile хагалгаа бол бүр огт өвддөг. Учираас би санаа зовоорой. Тэгээд өөрийнхөө бодож исэн бүх зүйлийг өөртөө зориулаад хөрөнгө оруулалт хийгээд амьдралдаа нэг удаа 12 сая толгойд хараад инээмсэглэлтэй өрөн байгаасаа гэж хүсэж байна.